монголчууд. Guten Abend, meine Damen und Herren. Let's start weekly walking show. Зүг үү? Walking show гэж ирэх. Show гэж байна. Blast! Blast! In Mongolia. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгчээр Milkman ажиллаж байна. Баярлалаа. За энэ 7 хоногт нөгөө нэг би өнгөрсөн 7 хоногт яриад штэ ингээ нэг сэлмээ ирлээл зодоондоо бэлдээл ийна гэд яриад байсан. Яг л тэр боллоо. Энэ 7 хоногт Нямбатар Учрал хоёр маань сайхан юм боллоо. За дээрэс нь улсын хурал дээр бас гоё юм боллоо. За дээр нь махандаа бөөнөрөө бас сайхан очилцголоо. Гэх мэтчлэн маш олон сонирхолтой үйл явдлууд боллоо. Ингээд бүгдээрээ мэдээгээ эхнээс нь үзцгээе. Манай Монгол улсад маш олон гоё бүтээн байгуулалт байдаг. Тэр бүтээн байгуулалтууд дундаас хамгийн гоё смарт шийдлийг бүгдээр харцгаая. Яг голын яг тэхий дунд төрөл гүүр тавиад тэрнээс цаашаа тавиагүй тий. Хүүе дарга энэ голын гүүр үздэг шиг. Гэхдээ миний дөө чи ойлгохгүй байна. Хэрвээ голоо дуусчихвол хоёулаа ямар ч мөнгөгүй оцрон штэ. Тийм учраас хоёулаа яг голдон шай. Ямар ч машин жихгүй би чамд амлаж гин гэсэн чинь. За дарга гэдэг. Тэгээ нөгөө машинууд нь ч гэсэн яваад сурцсан боос дөө. За нөгөө гой гүүрээрээ гарлаа гэдэг ингээд. Ямар ч машин зүгээр ингэ явчихдаг юм тест. Тэгээд Монгол улсад маш олон гайхалтай бүтээн байгуулалтууд байдгийн нэг нь энэхүү одоо голын гүр гэх юм уу гэх юм бэ? Гол хүртэл явдаг. Тийм голын гол хүртэл явдаг гүр байгаамаа. Баярлаа. Германд ийм гүр байгаа юу? Байгаа гэж. Хүн л байгаа юм чинь бас нэг талаас нь зогсон байж л байгаа даа. Та нар худлаа битгий Герман өмөрцгөө гэдэг. 100 болчлоо манайхаан. Тэгээд 100 болвол хүмүүс чи хөдөө гадаа яваад айраг цагаан идээл тараг уугаал сайхан нойтон өрөн боорцогтой болж идмээр байгаа л гүдээ тий. Тэгээд тэрхүү боломжуудыг бүгдийг манай өнөөдрийн нэвтрүүлгийн ерөнхий мэддэгч Milkman-ийн таны хамгийн ойрхон дэлгүүр дээр аваачсан байна. За хамгийн гол нь Монгол технологиор хамгийн шинээрээ танаа гэртээ хамгийн ойрхон газар хүрэхэд манай Milkman-ийнхний хамгийн гол зорилго оршдtiin байгаа шүү. Тэгэд айгүй хөөрхөн гой шин юмнууд үйлдвэрлэж гаргаж илээ. Доороо боорцогтой, дээрээ нойтон өрөмж байж байгаа шиг тийм ээ. Дээрээс нь тарг нь маш гоё амттай юм байлээ. Тэгээд та өөрт ойрхон дэлгүүрээс очиод Монголын уламжлалт аргаар бэлтгэсэн хамгийн гол нь фрешэрээ байгаа тэрхүү цагаан эдэнүүдийг зунжинга хүүхдүүдтэй, аавдаа, ээжтэй өөртөө хэрэглээрээ манайха Milkman үнэхээр гайхалтай. Дархлаа дэмждэг. Амин дэмээр баялаг. 100% органик. Кальц өндөр. Шингэц сайтай. Уургийн агуулмж өндөр. Монгол уламжлал 5000 жилийн түүхт Монгол технологи Milkman. За өнгөрсөн 7 хоногийн сүүлээр ерөнхий сайд Учрал дарга маань одоо хагассан өдөр гэлтгүй ажиллаа хийгээд эхэлсэн. Бид нэр өөрсдөө 50000 тонн махыг нөөцлөөд 10000 төгрөгөөр 15000 төгрөгөөр үхрийн махыг зарна шүү гэж тохиролцсон. Тэгсэн 2500 тонн үхрийн мах нөөцлсөн. Тэр нөөцлсөн мах одоо хаана байгаа вэ гэдэг асуудал үүсчихсэн. Энд чи бүгд л өөрчлөлт.
За ингээд ард түмнийхээ амьдралтай байж байгаа. Ард түмнийхээ амьдралтай танилцсан. За махны үн өндөр байгаа талаар маш их олон иргэд гомдлсон. За тэгээд маш олон хүмүүстэй уулзсан, чэнжүүдтэй ч уулзлаа, жирийн иргэдтэй ч уулзлаа. Ер нь одоо амьдрал маш хүнд байгаа юм байна гэдгийг бол ойлгосон. За тэгээд гомцсон. Би нийслэлийн даргад бол асар гомдолтой байгаа. Яагаад гэхээр өнөөдөр ард түмний амьдрал ийм байхад зүр зүгээр байсан боржуур сольж явсан. Би энэ нөхөрт хариуцлага тооцноо. Юу. За ингээд шууд өдөр нь Дэнжи мянгаар явал за тэгэл ер нь учрыг ойлгосон. За ер нь хэцүү байгаа юм байна гэдгийг ойлгосон. Оройн шууд шийдвэр гаргасан. Өнөөдөр Дэнжи мянгаар одоо явлаа. Дэнжи мянга дээр махны үн биш л үхрийн махны үн 30 мянгаас даваад 40 мянга болж байна. 21 аймагт болохоор махны үнэ барьж болоод идэг. Нийслэлээр болохоор барьж болох байлцсан. Туулын замаа одоо нэг эцэлтэй. Эний чи ард тэр ямар ашиг сонирхол үйлчлээд байгаа. Яагаад тэнд байсан хотын орлогч гэдэг нөхөр өнөөдөр авгаа үеэлээрээ дамжуулаад мөнгө төгрөг хусчдгийг. Энэ чи ард түмэн бүгд мэддэг шүү. Бид нар л нэг нүдэн балаа чихэндүүл юм шиг байна. Тэгээ энэ засаг заргааны нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн дагуу дээд шатны албаа хаагчийнхаа даалгаврыг хангалтгүй биелүүлж ард түмний нуруунд дээр үнийн өсөлтийг авчирч нийгмийг ингэ талцал хуваагддаг төргсөн. Энэ тодорхой үндслүүд бий болсон. Тийм учраас би өнөөдөр нийслэлийн засаг дарга өгөөд Улаанбаатар хотын захирагч Нямбаатрыг ажлаас нь чөлөөлж байна. Та нар ямар Улаанбаатар зовсон биш юундаа алгаашаа. Гэхдээ би мэл таших ёстой болгож та нар одоо юу юм бэлэн жаргаж штэ. Юу амир зүрх сэтгэлээр хамт зовцгоод би. За ингээд Нямбаатар дарга маань огцрохоор болсон. За тэгээд мэдээж уг хүн өөрөө бас хэрүүл урвал дуртай хүн учраас одоо шууд учралтай очиод нүрээ тулаад хэрэлдэх боломжгүй учраас шууд лаймаар хэрэлдсэн. Манай ерөнхий сайд намайг огцруулсан талаар мэдээллийг би сая одоо нийгмийн сүлжээнд сарлаа. Учрал дүүд хэлгээд эхлээд ажил хийж сурах хэрэгтэй. Өнгөрсөн жилийн орон нутгийн сонгуулиар бордюр гэдэг ийм PR пропаганда хар сурталчилгааг хэдэн хөсний лайвч төгч явуулсан хүн нь мань учрал юм байна гэдэг би одоо айгүй сайн ойлголоо. Тэ нэг ийм одоо толгой олбсон уянгалсан юм ярина. Чиний толгойч өрөхгүй улс орон өдөрдөж би чамайг мэдээж тарны ялгаас чинь. Чи нэг дүүрэг орон нутгийн сонгуульд ялгаж үзээгүй алиа бацсан байхгүй юу? Алиа бацсан чи мэдгүй. Яа, амар тий. За тэгээд үргэлжлүүлсэн. Чи биднийг одоо тэр зовлон мовлогыг хорнохоос биш зориг зүрхийг хорж морж барахгүй бацаана. Би зүгээр чам чулуу хэлчихье. Одоо бүр хийх юм олдохгүй. Сүүлдээ одоо би тэр 2500 тонн мах чинь өөрийнхөө гэр тавьчраа нууцсан юм уу? Ийм бодлогогүй, алсын хараагүй. Би ийм ерхий сайд энэ яваа насандаа амьдралтаа үзээгүй. Уушигныхаа 3 суцыг тасартал би учралтай үзнэ гэдгээ би бас эцэст нь хэлье. За ингээд одоо Нямбаатар дарга маань учрал даргатай бол маш их муудлаа. За тэгээ ууран чүрсэн байна. Чи юм уу одоо сонгуул Монголд ялж үзээгүй гэж ингээд дандаа ингэж хүний хийсэн юм ингэж булаадаг чамтай уушигны 3 судсаа тасартал үзнэ. Тэгээ сая судалсан чинь уушигнд бол нэлээд олон судс байт юм байлээ. Нэлээд олон сая судс байна. Тэгээ ямар ч байсан 3-ны нь бол таслана гэдгээ уг хүн өөрөө бас амаараа хэллээ. Тэгээд одоо ямар ч байсан судсаа тасартал гэхэлэр нэлээд гашгирч орилно л гэсэн үг байх бололтой. За тэгтээ одоо өмнө нь бас энэ хүн учрлын талаар юу гэж ярьж ирснийг бүгдээр сонссон. Манай учрал бол маш товчхон хэлэхэд энэ цаг үеийн Монголын залуучуудынхаа одоо эталон болж байгаа залуу. Тэгээ энэ хүний сэтгэлээр, хонцын сэтгэлээр хандж байгаа Сүхбаатар дүүргийг цэгцлээд эргэж нам учрлыг сонгон хайрхан дүүргийг хөгжүүл цэцгэлүүлсэн шигэ хөгжүүл цэцгэлүүлгээд намын даалгавар өгч сонгон хайрханаас Сүхбаатар дүүрэг рүү томилсон гэдгийг бас хэлье. Пив ямар гоё юм.
За ингээд өмнө нь бол айгүй гоё байсан мөн үү те. Энд чи эталон байсан баг юм шүү дээ. Учралчаа. За тэгэл ерөөсөө энэ хүн бол хамгийн агуу ариун нандин учраас Сүхбаатар дүүрэг рүү явууллаа гэдгсэн учрал хусаа хийсэн. Олон жилийн одоо юмал авч явах шиг. Тэгээд ер нь бол яг ингээд харахад нэг учрал Нямба хоёр зодолдоод байгаа боловч нөгөө нэг дээрийн нөгөө нэг зодончл одоо үргэлжлээд байгаа юм шүү дээ хүүхдүүд те. Тэгээд тэрийг л бүгдээр ойлгох хэрэгтэй. Тэгэхээр надад зүгээр нэг юм жоох хэцүү байгаа. Одоо үгүй нэг weekly show-гоор одоо бас нэг гардаг гоё дүр байхгүй болчихлоо тий. Би ч уг нь гарах амар дургу байсан чи яг байхгүй болсон чинь бас нэг жоохон хоосоо өргөд нэг ингээд байнга хэрэлдээл идэм мөртлөө ингээд найзлаа яваад идэг найз шиг минь байж тий. За тэгээд нэгд өдөр нь учрал шийдвэрээ албачулсан. Хүнсний тухай хуулиараа нийслэл аймаг өөрөө маха нөөцлөдөг. Ингээд 9 10 11 сард нөөцлчөөд энэ хаврын саруудыг давдаг байхгүй. Тэгээ ийм л арга хэмжээ. Тэгэхээр бид нар ерөнхий сайдын хувьд шатшаатанд нь хариуцлага тооцоол ажилтдаг энэ зарчмынхаа дагуу л ажиллаж байна. Тэгээ тэрээс үндэслэхгүй асуудал бол биш ээ. Их хурлын гишүүд болоод их хурлын бүрэн эрхэнд бол би халдаж одоо ямар нэгэн үг үйлдэл гаргасангүй. Тэгэхээр би өөрийнхөө эрх хэмжээний хүрээнд ажиллаа бол явуулж байгаа гэдгийг хэлье. За ингээд одоо шийдвэрээ албачулсан. За ер нь бол Улаанбаатарчууд болон ер нь энэ монголчуудын хувьд бол айгүй тийм одоо цочир шийдвэр байсан. Мэдээж одоо эсэргүүцчихсэн учраас олон ч хүн баярлсан бас олон ч хүн ууралсан бахаа гэж бодож байна. За нэгд өдрөөс ахуулаад Нямбаатарын дэмжигчид бас жагсаал хийгээд хэлсэн. Учрал өөрөө нөгөө худалж авахгүй анхнаас нөгөө за эхнээс нь ярьж идэх үү би. Эхлээд нөгөө хамгийн анх бид нар цахим Монголыг бий болгосон гэж ярьсан шүү. За учрал тэгэл юм болгон дээр цахим ярих багтаа ингээд хүлээгээдсэн чи цаа юусаа авт ярьдгүү. Нэгдүгээр бид нар тэгж хуурч мэхэлсэн. Хоёрдугаар тэгвэл хамгийн дургу байгаа нь Нямбаатарыг огцруулсан. Би Нямбаатар тайртай юм уу? Үгүй л дээ. Нямбаатарыг хийж байгаа үйлсэд нь хайртай байхгүй юу? Би ч гэсэн. Би Нямбаатарт нэг хайртай биш л дээ зүгээр Нямбаатарын энэ байнгын лалрын энэ фэлтүүд нь амар хайртай. За ингээд одоо жигсаал явсан. Гэхдээ учрал биш ухрал. Одоо ер нь одоо ингээ харахад нөгөө нэг шудраг тавч гэж ярьдаг, шаадаг тавч гэж ярьдаг эдний ингээд хамгийн сүүлчийн үн нь одоо ингээд ямар ч байсан албан тушаалаас хохирж явах шиг байна. Тэгээ ямар ч байсан энэ шудраг тав маань бол баг хэдэн жил вэ? 2000 баг 10-аад жил те. Баг 10-аад жил Монголыг ингээд зайдлаа. Тэгээд одоо хамгийн сүүлийн хүн ингээд хохирж явах шиг байна. Тэгээ дээрэс нь энэ бол ардын намын зодон шүү. Энийг хинч биш гэж хэлээд ч нэмэр байхгүй. Энэ бол зодон. Энэ өөрсдийнх нь зодон. За ингээд иргэд ер нь ямар бодолтой байгааг өдөр сонсъё. Энэ огцрол дээр. Дараагийн хотын дараа ямар байгаасаа гэж хүсэж байна. Автор зөрүүд хүн биш л байгаасаа гэж хүсэж байна. Prioritize хийх буюу нөө эрэмт дараалал хамгийн их хэрэгтэй зүйл нь юу вэ, хэдтэй байна гэд тэгээд жоохон дарааллаа эрэмбээ сайн мэдрээд за тэгээд нэг гоё дараалалтай гоё стайлтай цэвэгцтэй хийх юм бол гоё хаа. Тэгэхгүй бол нөгөө нэг шаардлагагүй юм аа нэг төрөнд тавьчихар чинь нөгөө нэг төрөнд байсан юм хоошоо тэгээд улам дахиад дараагийн асуудлуудаа гаргаад ирээд Эвдрээгүй борчуур явууны замыг битгий солиорой. Эко байктай хүмүүс бидний дээрч гадаг шүү дээ. Тэгээд ядаж дугуйн замнуудаа тэгээд сая тийм л Нямбаатараас бол дээрлэх хүн байх таа л гэж. Энэ орчин үеийн залуучууд амар лаг болцсон байгаас тий. Нөгөө чухлын дарааллаа ингээд мэдхгүй ингээд баахан юм руу ингээд яваад байна. За тийм мэдээ залуучууд нэг юм бодолтой байгаа. Бас дэмжигчд байгаа. Нямбаатар өстө мундаг ажилласан шүү дээ. Нямбаатар амар үнэлдэг, амар гоё ажил төрлөөс өндөр гоё хийжсэн. Би бол Нямбаатарыг өстө үнэлдэг. Тэр нь юунаас л тавтарчлаа гэж хараад байна. Би одоо энэ мэдгүй энэ шалт юм махад юунаас буучсан шалт юмнаас буучлаа юу өгчлээ ажлыг авчлаа гэж бодоод шүү дээ. Иргэн хүний хувьд бол одоо яриан байхгүй бас нийслэлд бас юм хийсэл хүн гэж би бодож байна. Үгүй нөөтийн маха хотын даргад ер нь ямар хамаа байна энэ ч одоо тийм ээ. Хийсэн би бол одоо хийгээгүй гэж ярихгүй зүгээр юм хийж байгаа хүн чи яхав дээ тэгээ заавал нэг шүүмжилд орж үйдэг
болцсон үе юм да. Тэгээд Нямбатарууд юм хийсэн. Үе ядаж л энэ хотын эмгсэгчтэй тэр түүц мүцийг алга болголоо. Ер нь бол юм хийж байгаа. Юм хийсэн л гэдэг л нэг ийм өвгтэй хүн дээ. За ямар ч үсэн ингээд хоёр талын байр суурийг те аль тал нь энэ ч дэмжиж байгаа талч байна, дэмжихгүй байгаа талч байгаа юм байна. За улсын хурлын гишүүдээс бас асуусан. Та тэр нь энэ дээр юу гэж бодож байна? Нямбатар дээр хариулт хэлээ. Тэр хүнд алдаач вэ, онооч вэ? Гэхдээ тэр хүн түүцгүй болгож өөртөө маш их гай хурааж, маш их дарамтанд орлоо. Би зүгээр энэ дээр бол энэ бол цэвэр Монгол ардын нам дарангуйлын хар хөшиг татцсан. Тэгээд тэр дээрлэхүүлж байгаа атмааныхаа өвн бүгдөө бүлдэгдүүлээд арчааг утж байгаа явдал нь Монголын улс төрд өстө цөм орж ирж байна. Энэ тэнэглээ зогсоогооч гэдгийг л хэлмээр. Тийгүй одоо тэгэл янз бүрийн хүмүүс байгаа. Нөгөө хоёр хуваагдсан байгаа шүү дээ чинь. Энэ хуваагдал чинь ингээд ардсан нам руу ч урдсан байгаа. Бусад нам руу ч урдсан байгаа. За нараа маань юу гэж хэлсэн? Минимум найз нараа. Юу гэж басны бүгдээрээ сонсъё. Би Нямбатарыг бас сайн ажилласан гэж дүгнэн. Тий. Бүх цаг үеийн түүхэнд Улаанбаатар хотын дарга гэдэг бараг ямар хүн байдгийг ч мэдэгдэхгүй тийм хотын даргатай зөндөө байсан Монгол улс. Ингэснээр би Нямбатарын тролл ч юм уу те Нямбатарын одоо юу чи би Монгол ардын намын хүн биш надад тийм сонирхол авахгүй. Гэхдээ би нэг зүйлийг хэлье гэж бодож байна. Монгол ардын намд би бүр баяр хүргэмээр нь. Яагаад гэвэл энэ бол Монгол ардын нам 2027 оны ерөнхийлөгчийн сонгуульд үнэхээр одоо те өвдөг шороодох маш том эхлэлээ тавьсан. Бас үзэн ядагчд бас байна тий. За тэгээд ер нь бол маш олон байр суурьтай байна. За хүмүүсийн дунд who is next хотын дарга гэдэг яриа бол явж ирсэн. За 7 хоногийн сүүлээр Содбаатараас асуусан. Хэн бэ? Хийн дараа гэдэг хотын дарга гэдэг. Гэхдээ намдад талзал хуваагдал байх шүү дээ. Монгол Улсын ерөнхийдөө бүрийнхээ хүрээнд л асуудлаа шийдвэрлэж байна. Дараагийн хотын даргаар нь ямар хүн яриаг? Тэр болоогүй. Ер нь өдөр төгөлөөр орно үстэй. Яриаг бай. Яриаг бай. Нөгөө PD буюу пүрэв даваг юм уу тий? Пүрэв даваг гэж залууг сая 7 хоногийн ихэр бол нилээ ирсэн. За тэгэл гараад ирсэн чинь л өстой бас эргүүлэл хар PR бол өстой наатах чинь хүргэн байсан штэ. Хноос нь салчлаа гэж ирсэн бөө юм болсон. За тэгээд пүрэв даваа гэж нэг хэсэг явж ирсэн. Тэгээд сүүлдээ бас тийм пүрэв даваг гэж явж ирсэн. Одоо сүүлдээ болцсон ч юм уу яасан ч бүүм. Ямар ч байсан маш олон хүмүүс кандидат болоод яригдчихэж байгаа. Тэгээд сая 7 хоногийн сүүлээр бас нийслэлийн ардын нам бас хуралдаж байгаа харагдан лээ. Тэгээд дараа 7 хоногоос хотын даргатай болж магадгүй. За би ерөнхийдөө Нямбатарыг маш олон удаа ярьсан. Нөгөөдхийгөө хөрхий ихч зовоосон бах. Нөгөөх маань над руу одоо бүр фейсбүүкээр орж ирээд миний дуу хэдэн төгрөг авцсан бай гэж хүртэл над руу биччихсэн байдгийг хөрхий амтай. Зүгээр надад бол ингэж бодогдсон. Нямбатар бол хүмүүс их ажил хийсэн л гээд байгаа. Гэхдээ маш олон ажлыг хийж байгаа юм шиг бол харагдсан. Тэгээ нэг юм байт юм. Юмд ерөөсө фокуслоогүй задагч. Ерөөсө ингэж юмнаас л ингэж аваад ингэж ерөөсө сэглээ явуулсан. Одоо та нар санаж байгаа бол нийслэл хот руу одоо хөдөөний дугаартаа машин оруулахгүй гэл ингээл шийдвэр гаргасан. Гэтэл тэр нь хэрэгждэггүй. За ингээл боржуур солино. Өстой 20-30 жил болно. Тэгээ пиво. 20-30 жил болно баг Берлиний зам шиг л одоо баг 100 жил болно гэж ярьсан. Гэтэл жилийн дараас. Тэгээ надад зүгээр нэг ийм мэдрэмж төрсөн шүү. Жохо өлөн байсан уу юу? Бүр хит өлөн байсан юм шиг санагдсан. Тэр татварыг ямар амар өндөр нэмж байгаа. Тэгэл ерөөсө хамгал нөгөө нэг ингээл мөнгө үрж зарж болох ёстой юмнууд бүгдийг би өстой ингээд нэг олцсон дээр гэж байгаа юм шиг маш өлгөн санагдсан. Тэгэл бонд гаргаад тэгэл тэр нэг хэдэн ч мега төсөл хийгээд байгаа. Тэгэл бүгдийг ингээл самартаад ингээд исэн. Тэгээд надад бол маш өлгөн санагдчихсэн. Тэгээд түрүүний охины ярьсан шиг ямар ч priority байгаагүй. Дээрээс нь бүх юм руу самарцсан манай Нямбатар дарга. Дээрээс нь энэ бүх маш их хэмжээний энэ хотын түүхэнд байгаагүй өндөр төсөвтэй дарга байсан. Гэхдээ тэр нь ямар ч шилэн тайлагнал олон нийтэд ил байгаагүй.
Тэгээ би бол цаана бол хардж байгаа маш их мөнгө идсэн баха. Тэгээд тийм ч учраас өнөөдөр огцорж байгаа бах. Маш хүчтэй бяртаа болцсон байсан цаадаж. Тэгээд одоо мэдгүй надад бол их юм хийсэн гэхээсээ илүү их мөнгө идсэн байх магадлалтай л гэж би зүгээр бодож байгаа шүү. Тэгээд ямар ч байсан тэгээд буулаа. Тэгээд ардын намын зодон үргэлжилсээр байна. Одоо энэ цаашаа явсаар одоо хаа хөтлөө явах юм бол бүү мэдээ. Тэгээд төрд тэр зэмээ хотод маш их мөнгө байсан учраас энэ зодон ингэж хүчтэй өрнөсөн шүү. Тэгээд энэ ч аль болох бага мөнгө байлгацсан манайхаа баярлалаа. Skytel компани Монголдо илүү багц, улам илүү, бүр илүү болсон байна манайхаа. За жишээлбэл Монголдо 40 багц маань дата 2 дахин нэмэгдээд 50 ГБ болсон. Дээрээс нь та бусадтай хуваалцах 10 ГБ датаг та 500,000 төгрөгөөр авна. Дээрээс нь бүх сүлжээнд мессеж яриа үнэгүй болсон байна. За харин Монголдо 50-тай болон 100 багцууд маань бас ялгаа авахгүй дата 2 дахин үржигдэж орж ирсэн байна. 50 ГБ, 100 ГБ, 150 ГБ болж орж ирсэн байна. За дээрэс нь та 5G буюу интернетийнхаа хурдыг 3 дахин хурднаар хүлээж авах боломжтой. Мөн бусадтай хуваалцах дата 20 ГБ-г та 0 буюу тэг төгрөгөөр авах боломжтой болсон байна. Гэх мэтчлэн маш олон давуу талууд орж ирсэн байна. Тийм учраас Skytel компани Монголдо багц улам илүү, бүр илүү, үнэхээр илүү болсон байна монголчуудаа. Баярлалаа Skytel. Илүү хэрэглээ. Илүү боломж. Илүү сонголт. Илүү дата. Монголдо илүү хурдан. Дараа төлбөрт Монголдо үйлчилгээ таны хурдтай ухаалаг амьдралын хэм маягт зориулв. Гэхдээ та нар энэ ч ингээд энэ сүши мүши хийж явах чинь тэнцээ нэг нөхөр зүгээр тендер аваад та нарын баг 10 жил сүши их мөнгө олцоод шүү дээ. Та нар энэ юу бодож байна? Дараа гал гэж. 100 жилээ. Яа. За нөгөө нэг учрал дарах чи 2500 тоног ч юу? 1500 тоног ч юу? Алга болсоо гэдэг. За тэгэл тэв дунд чинь махын пикс, мемпикс гэж одоо хүмүүсийн компаниуд ороод ирсэн. За тэгээд сэтгүүлч нар хайгаал нөгөө мах хайчваа гэл ингээд нөгөө хүмүүсээс асуугаад явсан. За тэгээд яг тэр асууж явж явах зур бас олонний анхаарлыг татсан нэгэн одоо ярилцлага болсон байна. Болгоны бүрийн хугацаанд тусаад 2 жил орчим болж байна. Та энэ хугацаанд ер нь хуралдаа идэвхтэй суугаад байгаа шүү дээ. Та хуулийн Ээж маш баяртай байгаа. Хуралд би одоо ингээд зураг явуулдаг ээж рүү. Ээж бол маш одоо баяртайгаар сая 99 насныхаа хог тэмдэглэв. юу гэж байна ээж нь? Баярлалаа юу гэж байна? Миний хөө хуралдаа маш идэвхтэй сууж байна гэж одоо сэтгэл сая 99 насныхаа хог тэмдэглэсэн. Би бол хүндэт зочин байлаа. Хуралдаа чуулгандаа суудгүй гişүүдэд тодорхой хуулийн хариуцлага хүлээх ёстой. Та өмнө нь яагаад суудгүй байсан бэ? Гэхдээ чинь албан тушаалын хурал болдог байсан. Сайдыг солих сайдыг авах гэдэг. Юу солихолгүй байсан. Баттулга дарагч одоо яг хуралдаа суугаад нэг 7 хоног байгаа шүү дээ. Юу амар 3 жил суудсан юм шиг ярьдаг. Гэтэ ээж баяртай байгаа маа гэдэг. Энд ч одоо суугаад 2-7 хоног ч болоогүй шүү дээ үрх юмтай. Тэгээд айгүй энийхээ айгүй гэх юм хийцэн юм шиг ярьж байна. За тэгээд энийхээ дараа бас ярьсан. Гэхдээ одоо наддаар битгий оролдоод би дараагийн сонгуулиар нэр дэвшихгүй 28 онд би нэр дэвшихгүй гэж ярьсан. За тэгээд өмнө нь юу гэж ярьж ирсэн бүгдээр сонс. Их хурлын сонгуультай нэр дэвшгүй. Мэдхгүй би дэвшгүй байна. Би сонгуульд оролцохгүй сонгуульд ер нь оролцохгүй зүгээр энэ залуучуудад дэмжээ гэж. 28 оны сонгуульд нэр дэвшихгүй л дээ. Тийм учраас одоо надыг одоо ингэж янз бүрээр бооролтгоос байх хэрэг. Ингээд ээжтэй худлаа яриад идэв юм шүү дээ. Ээжээ сууж байгаа гэж зүгээр суугаагүй зургнууд явуулаад идэв юм шүү дээ. За яг энэ шиг одоо тохиолдлууд одоо маш олон байдаг. Тэгээд дээрэс нь энэ 7 хоногт одоо эн чинь бол суудгүй гişүүний жишээ тийм. Бас ярьдгүй гişүүний жишээ бас байна. Хууль санаачлагч дотор хамт
болол явчлаа. Ямар үйлүүд дээр ажиллаж байна? Та ер нь одоо улсын хурлын Хогт төрүүлж усгсан ихийг урамшуулах гэл хуйлгалт жишээлбэл. тайлбар өгчгүй. Ер нь улсын хурал сонгогдсоноос хойш таныг бас хамгийн дуугүй гишүүдийн нэг гэж тодорхойлоод байгаа шүү дээ. Та ер нь яагаад итгэхгүй ажилт юм бэ? Итгэхгүй юу? Яагаад тэгэл. Үндсэндээ одоо энэ төрд гарч байгаа хүмүүс ч олон нийтийн эрх шигийг хангах тэр чиглэлд одоо хэрэгтэй хууль санаачлах ёстой хүмүүс шүү дээ тийм. Тэр тал дээр улсын хурлын гишүүн Ганбаатар бол одоо энэ залуу хүмүүс дуурахгүй байна. Би тэдэнд ингээд боломж олгоод үндсэндээ хойшоо суугаад байгаа гэдэг тайлбар өгчихсөн. Ер нь залуу гишүүдэд одоо шахалт гэдэг ч юм уу хэцүү байдал байдгүй. Байхгүй тийм. Залуу гишүүд? Залуу гишүүд мань бол энэ аягүй төвтэй шүү дээ. Ер нь танд улсын хурлын гишүүн болох ямар байна вэ? Гишүүнээр ажиллах. Дүгнэж хэлбэл. Заах ачаал ихтэй. Тийм л энэ тий. Ачаал ихтэй гэдэг нь ачаал ихтэй л ахгүй. Улсын хурлын гишүүн сарнаа байлаа манайхаа. Таад ер нь юм сарна гэдэг хүн байдаг гэж мэдчихсэн. Нөгөө энэ хүн чинь ингээд олон танигдаад авлаа шүү дээ саяныхаа. Гэтэ сая баг хөргий сэтгүүлчлэл ярьлаа те. Гэтэ ер нь би бол зүгээр тэгж бодсоо яг эхнээсээ ингээд тэр рүү чимээгүй байгаа юм чинь. Одоо чинь юу гэдэг те сонсголын бэрхшээлтэй ч гэдэг юм уу өөрөөгөө худлагаасаа хилж мэлээд явчвал баг хүмүүс баг юу яах байсан баха. Тэгээд гэхдээ би зүгээр ингэж бодсоо. Гэхдээ одоо буруу зургийн бурж явахаар баг дуугаа байсан ч зөвч юм шиг тий. Тэгэхгүй бол одоо энэ чинь буруу зургийн бураад та улс орноос хамарж байгаа зөв хүмүүс зөндөө шүү дээ. Тэгээд өөр юм. Тэгээ яг ярианд нь ерөөсөө нэг ийм л юм байх юм тий. Сайхан хүн байна уу? Ер нь нэг сайхан байх л болно шүү дээ. Ер нь. Тэгээ ер нь өөрөө бас энэ ярианда бас дурдсан. Би өөрөө алдарт ихээ. Тийм учраас алдарт ихчүүдийн одоо нөгөө юу гэдэг лээ нөгөө тэтгэмжийн нэмэх хууль дээр хамтран оролцож байгаа гэж ярьжсэн шүү. За тэгээд яг ийм одоо ярьслага гарсны дараа бас иргэд ямар байр суурьтай байсныг сонсё. За нэг эмгэнэлтэй юм ярих гэдэг нөө. Зарим хүмүүс нь одоо гишүүн гэдгээч мэддэггүй мэн өөрсдөө. Нэг нь бол ингэсэн одоо хачаа яг фэйсбүүк дээр өөрийнх нь намнаас сонссон шүү заяа. Тэрнээс би зүгээр ховж яриаггүй. Тэр гишүүдийнх нь намнаас сонсож байгаа. Нэг гишүүн яасан бэ гэдгсэн чинь яагаад гишүүн болсон бэ гэсэн чинь сонгуулийн үеэр намынхаа ажил туслаад тэгээд нэг тайзны ард бичих хэргийн ажил хийгээл явж исэн. Тэгсэн чинь гэнт их хурлын гишүүн болсон байсан гэж хариулсан. За тэгээд зарим бас нэг гишүүд нь яадаг вэ гэдгсэн чинь би ерөөсөө юм хийх гэж бодож байгаа. Дотор бодсон юм байгаа. Тэгэд яг одоогоор бол хийсэн юм байхгүй. Юу гэсэн үг юм бэ чинь? 3 дахь жил рүүгээ орж байгаа. Йоо тэгээд ямар ч юм. Гэхдээ түрүүний тэр сарнагийн ярилцлаган дээр би яг тэр хүнийг ингээ мэдрээд байгаа байхгүй тий. За яг алуулах ярьцлага болчлоо доо гэдэг өөрөө мэдээд ингээд айгаад байгаа. Яг миний би тийм филингийг зөндөө мэдэрч байсан байхгүй. Яг за яг ингээд нийгэмдээ дүүжлүүллээ дээ гэдэг тэр мэдрэмж байдаг. Тэгээд манай хүн бол яг тэгэл тэгээд тэгээ энэ саяны ярьдаг ямар гоё юм бэ тий. Хүмүүс чинь баг 6-7 тэрбумыг зарцуулаад ингээд шатж байгаад нэг хүн зүгээр л мдээгүй байж байгаад улсын хурлын гишүүн болсон байх. Би болчихж байгаа юм уу? За ямар гоё юм. Тийм тэгэж гоё гишүүн болох юмсан. Ямар гоё юм. За тэгээд ямар ч байсан улсын хурлын гишүүд маань нэг иймэрхүү байдалтай. Гэхдээ мэдээж энэ дунд чинь сайн гишүүдж байгаа, тасалдаг гишүүдж байгаа, чимээгүй гишүүдж байгаа. Тэгээд бидний нөлөөлөл шүү дээ. Тийм ээ манайхаа. Тэгээд нэг юм байна. Өнгөрсөн 7 хоног жингоо махандаа очрлоо.
За ингээл өнгөрсөн 7 хоног жингоо хаасаагүй эхлээд ингэсэн юм чи. Засгийн газар эхлээд нөгөө нөөцийн махыг зогсоогоод хяналт шалгалт явуулж байгаа. Дараа нь нөөцийн махаа хэдэн цэгүүдээр зараад тэгээд үхрийн мах 15,000, хоньны мах 12,000 ч билүү. Ингээд зарсан тэгээд хүмүүс бол нөгөө хямдхан махаа авах гээд маш их хэмжээгээр ойрчсон. Ер нь бол Монголд мах байгаа шүү зөө манайхаа. Мах бол байгаад байгаа. Гэхдээ яг үнэтэй болон хямдхан нөөцийн гэсэн хоёр байгаа. Тэгээ хямдхан махандаа ойрчрлоод байгаа шүү зөө. Бас монголчууд өмөрөөд Германд байгаа монголчууд буруу юм ойлголч. Ер нь бол байгаа шүү манайхаа бити сав зоорой. За тэгээд ийм очер болсон байхын за дарга нар юу гэж ярьсныг сонссон. Олон өмнөөс нөгөө нэг хандлттай авахын тулд гарчиг марчгийг өөрчлөөд одоо зүйлдээ нөгөө хоньны мах бишээ дахинах мах идэ хямдгаштай энэ төр гэдэг нэг шал удлаа гуйс юм яваад байна. Тэгээд ийм болохоор энэ нэг ордонд байгаа энэ сэтгүүлчтэй жаахан мэдлэг мэрэгжлийн нэг юм тавих хэрэгтэй байна даа гэж бодоод байгаа шүү. Хоньны мах идэ гэж хэлээгүй юм уу? Би тэгж хэлээгүй шүү дээ. Би одоо ингээд надаас асууж байгаа нь болохоор экспортоо хориглох хэрэгтэй. Та энэ дээр юу гэж бодож байна? Юу гэж экспорт хориглож болох вэ гэж тайлбарлахлаа. Тэгээ яах юм гэхээр орлого бүтээгдэхүүнүүд бас байна. Тухайлбал гээд одоо ингээд дахиад гэдэг чи 12,000 төгрөг байна. Хямдхан 8,000 төгрөг боо. Уулаасаа монголчууд идэл явж байгаа байхгүй. Үнэ бол үнэхээр дийлдэхгүй шүү дээ. Ямар ч бараа махнаас гадна те бараа бүтээгдэхүүний бол өндөр байна. Ямар бодлого гаргаж ажиллах вэ? Одоо яг товчхон тодорхой хариулаад өгчдөг үү? За ер нь бол энэ махны асуудал бол энэ хүлээлтийн шин чанартай юм аа. Төмс хүнсний ногооны асуудал хүлээлтийн шин чанартай юм аа. За ингээд ясмэн. Гэхдээ нэг ийм байгаа шүү манайхаа. Энэ нь шүү дээ энэ үнийн өсөлт Монгол банктай холбоотой байх магадлал амар өндөр байгаа шүү. М2 энэ ч нэг их сурвалж ингэж үтсэн мэт 4 сард М2 мөнгөний нийлүүлэлт 51 их 80 төгрөг төрж 25% өссөн байна гэж. М2 мөнгөний нийлүүлэлт өгсөн. Мөнгөний нийлүүлэлт өснө гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр энэ бүх бараа бүтээгдэхүүнийг худалдан авах төгрөгийн чин үнцийг унаад байна гэсэн үг. Инфляц гэдэг бол бараа бүтээгдэхүүнүүдийн үнийн өсөлт биш, төгрөгийн худалдаа авах чадварын уналт юм байгаа шүү. Энийг ойлгоорой. Тэгэд энэ зүйл яваад байгаа юм биш үсттэй. Энд чи одоо М2 мөнгөний нийлүүлэлт гэдэг чинь нөгөө нэг мөнгө одоо ч нөгөө цаас мас хэвлэгээ үлдсэн шууд компьютероор ингээл хэвлэл юу тоо хийгээл явуулчихдаг гэсэн. Тэгэхээр энээс болоод бүх бараа бүтээгдэхүүнүүдийн үн өсөд байгаа юм биш үстэй гэдэг том асуултын тэнд байгаа шүү. За тэгээд одоо сүүлдээ залуучуудын амьдрал хүртэл нөлөөлж байна. Одоо тэгэл хамгийн өмнө хүмүүсэд хар кермоос шал аюу хэцүү л шүү. Одоо тэгээ оюутан дээрээс нь ганцаараа амьдэрдэг махцах авсан ч сая юу үхрийн мах гэхэлэр хамт тэрнээ үргэлжсэн юм. Аюу хэцүү. Байх шиг үлээ. Манай ч 2 3 хүмүүстээ ярьсан. Санхүүгээсээ болоод зөвхөн нэг байсан ч гэх юм. Би одоо тэгээ санхүүгээ гамнал ганцаараа амьдарч байгаа юм. 3 найз охинтой байж байгаа нэг болцсон. Яасан гэж мах идэд юм. Чи яагаад найз охин байхгүй юм гэсэн мах байхгүй. Махтай болвол ерөөсө октодыг нарт байна оо. Найз нар гэртээ сайхан мах идээл. Би яваад чи. Уйлхи хоёлаа. За энэ чинь нэг 2 ийм үзэгдэл яваад байна манайхаа. Нэг нь үнийг хүчээр зохицуулах. Нөгөөх нь төгрөгийн нийлүүлэлт гэсэн ийм 2 эдийн засгийн юм яваад байна. Энийг хүмүүс олж харж чадж гин үгүй. Би яг энэтэй холбоотой нэг хоёрхон том эдийн засгч хэлсэн юм хэлээд юм. Үнийн өсөлтийг инфляц гэж нэрлэх нь халуураад байгаа өвчтнийг халууныг биш харин халуун хэмжигч термометрийг нь буруутгаж байгаатай яг ижил утгатай зүйл шүү гэд. Монгол банкны төгрөгийн нийлүүлэлт ихсээд бүх бараа бүтээгдэхүүний одоо үн ихсэх буюу төгрөгийн худалдаа авах чадвар унжаага үзэгдэл яваад байгааг бид нэр ойлгохгүй яваад байгаа юм шүү дээ. Нэгтгэх нь. Хоёр дахь нь тэр нэг очер үүсээд нь шүү дээ тий. Энэ дээр бас нэг аюу том эдийн засгч хэлсэн байгаа. Томас Соул гэдэг Чикагогийн их сургуулийн эдийн засгч ингэж хэлсэн байна. Түүхэнд биш үү тий. Үнийн хяналт тогтоогоод хомсдол үүсээгүй ганц ч тохиол байхгүй. Одоо бид нар байнга очилж шүү дээ.
Энэ бол хүмүүсийн шуналтай биш. Эдийн засгийн наад захын хуулийг зөрчсөнд байгаамаа гэд. Энэ хоёр эдийн засгийн хууль яг энэ хавар Монголд маань зөрчигдөөд байна. Нэг нь бид нар үнийн хяналт манхан дээр тогтоосон учраас хомсдлүүлсэд байна. А нөгөөх нь нөгөө нэг Монгол банк чинь дахиад мөнгөө хэвлээд нийлүүлсэн юм шиг байна. Тэгэхээр бүгдээрээ энийг анхаарцгаая. Тэгээд эдийн засгийн мэдлэгээ дэвшүүлцгээе. Баярлалаа. Энэ 7 хоногт Батшуур дарга гарч ирснээр ингэсэн. Энэ инфлюенсерүүд энэ гаднаас янз бүрийн эм нэмэлт бүтээгдэхүүн оруулж ирдэг хүмүүсийг хориглоно гэж хэлсэн. За тэгээд хориглоно гэсэн чинь хүмүүс үгүй тэгвэл нөгөө нэг бусад эмийн хүмүүс ч арай монопол болох гэдэг юм биш үстэй. Энэтэй холбоотой юм биш үстэйг асуусан. Ер нь өмнөх сайдууд нөгөө л нэг одоо эми маф гэж ярьдаг мафтаа ч гэх юм уу эмийн худалдаа одоо эрхэлдэг компаниудтайгаа байлддаг асуудал байна шүү дээ. Тэрийг бас яаж хийдэг? Үгүй ээ нэг одоо байлдаад тах юм шиг миний хувьд бол ямар ч гэсэн эрүүл мэндэд тусламж үйлчлэгээ илүү хүртээмжтэй болгомоор байна. Мөнгөнтэй холбоотойгоор одоо эмийн асуудлаач гэсэн улам л хүртээмжтэй болгохыг ажиллаж байна. Ямар нэгэн компани эрх ашигыг хүндээд байгаа надад тэр байдлаа яахгүй. Яагаад гэвэл Монгол улсын иргэдийн эрүүл мэнд хамгийн чухал миний хувьд. Маф гэж байдаг юм байна. Мэдхгүй ба. Учир л биш үү хин Батшуугар худлаа ирч чаддгүй юм билээ. Нэр мэдхгүй да. Эмийн мап гэж байдаг. Им ханган нийлүүлэх тий эмнэлгийн тоног төхөөрөмжийн мап маш том сүлжээ. Энэ эмнэлгийн салбар гэдэг бол өөрөө энэнд идэгцсэн салбар واخгүй да. Гэхдээ нэр дүрс онцлогоон дээр ихэд амар том мап ажилт юм бэл. Тендер мендрийн бүгдийг ингээд хоорондоо ингээд тохироод төрийнхөнтэйгөө хутгалдаад бүр олон жил болцсон. Авилгалтай тэмцэх мэмцгийг яаж чаддгүй. Би бүр хүмүүсээс бүр бодит факт сонсч ирсэн шүү. Им ханган нийлүүлэх компани том мапууд байна. Энэ манай Монголын өнөөдрийн улсын эрүүл мэндийн салбар гэдэг чинь том мапын сүлжээ болцсон. Яг үнэн. Хөргөмтэй хэлж чадахгүй. Батшуугар худлаарч чадахгүй байгаа байхгүй. Яагаад мап болсон гэж? Яагаад гэвэл энэ салбар олон жил авилгалтсан төрийн мэдлэлт байсан учраас энэ салбар өнөөдөр ингэж тартагтаад ялзарсан юм аа. Яагаад өнөөдөр бид нэг эрүүл мэндийн даатгалаа авч чадахгүй өөрсдөөсөө мөнгө төлөөд явж байгаа гэхээр ерөөсөө энэ им ханган нийлүүлэхийн мап гэж амар том юм байна. Айгаад хөргөмтэй инээж байгаа үстэй. Энэ бол инээдэн биш. Энэ цаанаа шоглоом явж байгаа. Тэгээ энийг өөрсдөө ч айгаад хэлж чаддгүй юм. Энэ чинь хууль хүч мүч бүр амар юмтайгаа холбогдсон бүр үнэхээр том мап байт юм бэл. Тэгээ өөрхөмтэй гэдэг өөрхөм. Манай Батшуугар нэр үнэхээр тэр эмийн мапны хажууд үнэхээр жижигдэн шүү. Яг үнэ. Тэгээ мэдхгүй одоо яавал тэр хүмүүс байхгүй болох юм бүүм. Зүгээр яг энэ нэмэлт бүтээгдэхүүн гэж ярьж байгаа шүү дээ. Одоо витамин те одоо тэгэл одоо өөр юу байдгийг одоо нөгөө нэг юмнууд. Ер нь бол одоо чинь Америкт бол Costco зүгээр л хүнсний барааны хажууд л зарагдчих. Энэ Германд яад вэ? Адилхан биз дээ тий. Тэрийг заавал яагаад эрүүл мэндийн салбар руу ингэж оруулах. Тэр загсны тос, тэр нэг А витамин, Д витамин, тэр юу ч үлээ ингэж зүгээр л Costco дотор л зарагдж идэг бараа шүү дээ. Энийг яагаад заавал ингэж тусгай зөвшөөрөлтөй болгоод ингээл заавал яагаад энийг ийм монопол болгох гэдэг юм. Яагаад заавал олигополууд зөвхөн зардаг бизнес болгох гэдэг юм бэ? Батшуугараа. Тэгээд Батшуугарт би нэг юм баярлж байгаа. Манай Батшуугар худлаа ярьж чаддгүй юм. Тэр нь гоё. За тэгээд энэ 7 хоногт нэг ийм явлаа. Тэгээд манай Монголын энэ эрүүл мэндийн системдэх энэ мапууд бол амар болчихсон. Том эмнэлгүүдэд юмаа нийлүүлдэг. Тэгээд том дүрс онцлогоо за тэгээд том 9 шүдийн юм нийлүүлдэг. Тэгээд хууль хүчнийхэн ч дийлхэ болцсон юм. Маш харамсалтай. 5000 жилийн түүхт Монгол технологи Milkman. За Нямбатар дарга байхгүй болсон ч өстой манайхан ч ажилд ороод арай өөрөөр ажлыг хийгээд эхэллээ шүү.
Одоо ч нөгөө нэг бүх бүтэн замаар нь зүгээр байгаа самыг сулдаг шиг яг тэр эвдэрсэн хэсгийг л сулчдаг. Инглээр нэр баг мөнгө зардаг юм биш үү? Ямар гоё юм бэ манайха. Хардаа. Би ингээд сольчлоо. Миний яриад мандуул оол маятыг хийсэн. Уганд чи оюун эрдний фракц байсан тийм. Одоо сайхан гар юм аа. Одоо над чи өөр талд орцаа. Нямбатар юу буруу байсан биш үү? Улс төрд ийм сүхэтэй байж ижил явдаг л бахал та. Тэгээд ямар ч байсан ингээд нөхрийг дис хийгээд чингэлтэй дүүргэх шүү. Чингэлтэй дүүргэхдээ ингээд ийм хийсэн байна. Тэгээд Нямбатрын бүх сүндий үгүй юу мандуул бол маятыг өөрийнхөө ажиллаад эхэлжээ. Баярлаа. 1938 оноос хойш хийгдэж буй Оросын домог болсон нэгэн брендийг та бүхэн мэддэг болсон баха. Тийм ээ, энэ бол Stolichnoye брэнд. 6 удаа нэрэгдэж, дээр нь хус модны нүүрсээр шүүгдсэн цэвэр тунгалгын одоо гайхамшигыг та бүхэнд мэдрүүлэх энэхүү гайхалтай брендийг та амсгад бүхэл бүтэн 80 жилийн түүх. Тэр домог, тэр бүхнийг та бүхэн амтлах юм аа. Stolichnoye та бүхэн заавал цэвэр тунгалгыг амталж үзээрэй. 7 хоногийн ихээр маш олон хүмүүс даваа далаа шоронд сууччаа гэдэг юм ярьсан. Яг үнэхээр шоронд суусан юм уу гэж асуусан. За тэгэхээр яг өчтөр бол сошиал орчноор бол цагдаа орсонгүй юу гэдэг бол мэдээлэлүүд явж исэн. За үүн дээр яг аль бисний мэдээлэл явахад бол яллагдагч даваа далайг бол цагдаа хороогүй. За харин алхтын тэнцэг газраас цагдаа орох саналаа гаргаад өгсөн байгаа. Цагдаа хороогүй гэсэн чинь тийм ээ цагдаа орох саналаа гэсэн нэг дээр хоёр өөр мэдрэмж болж ирлээ. Тэгээд зүгээр сошиал дээр явж байгаа мэдээ шүү яг батлагддаг. Нэг сарын хугацаатаагаар цагдаа хорин морин гэдэг мэдээ явж илээ. Дээрээс нь нөгөө нэг ихнэр нэгээд байгаа нөгөө алтан хэмлээ алтан туяач лөө тэр эмэгтэйг хятад руу гарцсан марцсан гэсэн одоо рүүмер ч юм уу үнэн ч юм уу худлаа ч юм уу нэг юм явж илээ. Тэгээд даваад ламаа л хөрхий айгу өрөвдөлтөй байна да тий. Тэгээ нөгөө үснийхэн талаар амар их юм явсан шүү дээ. 30 саяар үсээд суудсан гэсэн чинь үгүй би яг их төрийн хойдлын Matrix 5 саяар суусан шүү дээ. Тэгээ унцсан одоо Matrix ч юу ч үгүй мэдэхгүй ямар ч хойнд гисэн. Тэгээд даваад талаа шоронд ороогүй байгаа юм байна. Харин эсрэгээр орох гэж байгаа юм байна шүү манайха. Манайхан та бүхэн дуулах нэгэн гайхалтай мэдээ байна. Энэ ямар мэдээ вэ гэхээр Монголд цоо шин усны брэнд гарсан байна. Энэ бол Pearl on the Tag гэдэг нэртэй брэнд байгаа. Энэхүү усыг хаанаас гаргаа авдаг вэ гэхээр Булган аймгийн ханган сумнаас гаргаж авд юм байна. За олон зуун жилийн турш байгалийн тэр эрдэст үе давхаргуудаас өөрөө натуралаараа буюу байгалаараа эрдэссэн маш гайхалтай амттай ийм ус байгаа юм байна. Тэгээд бас нэг их гоё мэдээ байлээ. Энэ юу вэ гэхээр жил болгон World Water Expo гэж болд юм байна. За нийт 65 улсаас Монгол улсын маань энэ Pearl on the Tag гэдэг энэхүү ус маань амтаараа тэргүүлж мөнгөн медаль авсан бахнэ. За тэгэхээр зүгээр нэг юм амны цангаа дарддаг шүү дээ. Эрдэстэй, дээрэс нь маш гайхалтай зөөлөн амттай энэхүү Pearl on the Tag усыг та бүхэн заавал амтсаж үзээрэй. Тэгээд байгаль бүтээж бид харин түгээлээ. Дэлхий дээр нийт 10.5 сая метр куб унтны зориулалтын ус бий. Хэдий юмч үүний ердөө нэгээс бага хувийг уухад тохиромжтой эрдэсчсэн гүний ус эзэлдэг. Монгол орны тайг Хангаан нурууны гүний ус нь олон зуун жилийн хурдхамдас чулуулгийн давхаргаар дамжин эрдэсчиж өөрийн өвөрмөц зөөлөн амтыг бий болгодог. Байгаль ихэн хөвлөд бүрдсэн эрдэсийн тэнцвэр тусыг байгалаар нь танд зориулан савлав. Тайхын совд дотоод тэнцвэрийн их хүндрэг. За ингээд энэ 7 хоногийн гэгээлэг мэдээ үзсгээ. За сайн байцгаана уу? Намайг Мөнхтөр гэдэг. 100% харааны бэрхшээлтэй Ахиллес Монгол клубын тамирчин гүйгч байна. Тэгээд 2024 оноос эхлээд Ахиллес Монгол клубт гүйж эхэлсэн. Ялангуяа холын гүйлт, марафон гүйлт бол
яг өөртөөгөө ажиллах, өөртөөгөө ингэж тулдаг энэ одоо спортлолтоо бид нар бол өрсөлдөгчөө харахаас илүүтэйгээр өөрийгөө ялан дийлэх, даван туулах тэр төсвөр төвчээрийг одоо өөртөө бий болгохын төлөө ингэж гүйдэг. Тэгээ гүүгээ талбай хэлдэг. Тэгээ би урд өмнө одоо гүйж эхлэхээс өмнө өдөр тутамдаа одоо хийдэг гэсэн ажлуудаа яг л нэгэн хэвийн одоо амьдралаар ингэж амьдардаг байсан бол одоо гүйснээс хойш одоо өөртөө итгэх итгэл маань улам ингэж нэмэгдэж тэ одоо энэ атлетик чанар маань маш их сайжирсан болов гэж боддог. Гүйлт бол яг миний амьдралын яг нэг тийм салшгүй одоо нэг хэмнэл болсон гэж хэлэхэд бол одоо хэлдэг байхаа гэж бодож байна. Маргааш буюу одоо бидний ингэж яаж байгаад бараг 6-7 цагийн дараа Улаанбаатар марафон эхлэх гэж байна. Үнэхээр гайхалтай зүйл болдог. Бүх машин явахаа болдог. Тэгээд хүмүүс зүгээр л гүүхийн төлөө хэдэн 10,000-аараа гүйж байгаа. Тэгээд та тэрүүний анзаарсан уу? Залуучууд амар гүйдэг болсон бооз. Instagram дээр тий. Тэгээд тэрний нэг жишээ бол мөнхтөр байлаа. Тэгээд харааны бэрхшээлтэй залуу. Тэгээд Улаанбаатар марафонд яаж бэлтэж байгаа энэ видеон дээр харуулсан байгаа. Тэгээд маргааш мөнхтөр Улаанбаатар марафонд гүүх юм байлээ. Тэгээд мөнхтөртөө дахин амжилт хүсье тий. Хэдүүлээ энэ пи ууж байгаа маргааш гүүхгүй хамт. Берлин марафон Монголиа. Зөвхөн монголчууд гүйж идэг тий. Гэтэ нэр та ер нь тийшээ очиж үзчихсэн үү? Энэ Улаанбаатар марафонд орж исэн хүн байна уу? Амар гоё шүү дээ. Бүр амар гоё ивент болдог. Йоо, үнэхээр гоё ивент болдог. Тэгээд ер нь маш олон залуучууд гоё одоо энэ гүйлтийн спортоор хичээлж эхэлж байна. Ер нь Монголд амар тренд болж байгаа. Одоо бүгдээрээ ингээл юу агаал гутлаа өмсөд. Олон улс тренд болсон учраас бас тэгжиж магадгүй бах. Тэгээд маш олон залуучууд эрүүл мэндтэй анхаарал хандуулж цаг гаргадаг болсон байна. Энэ бол маш сайн. Тэгээд Улаанбаатар марафон боллоо шүү манайхаа. Энэ бол үнэхээр гайхалтай. Тэгээд дахиад мөнхтөрдөө дахин баяр үргээ стил гүйсэн ивэр байгаа манайхаа. Гүйтгэж би ч бас гүйгээд би ч нэг өөр юмд ямар ч хөдөлгөөн хийдэг байсан чинь нэг 2 км гүйдэг болчиход байгаа. Үгүй яах вэ тийм ээ. Ямар ч гүйхгүй байжсэн. Нэг 20 минут бол ямар ч тасралтгүй гүйдэг болчиход. Гоё мэт байна. Nice. За ингээд weekly show уугаар өндөрлж байна. Dankeschön Берлиний монголчуудаа. Үнэхээр гайхалтай ийм амар олоолаа ирж үзнэ гэдэг бол үнэхээр гайхалтай. Тэгээд энэ дотор олоол байгаа учраас маш халуун байна. Гэхдээ та бүхний сэтгэл эннээс ч гоё халуун байна. Та бүхэнд маш их баярлалаа монголчуудаа. Амар гоё. За тэгээд ямар ч үсэн ардын номын зодон үргэлжилсээр байна. Тэд нар өөрсдөө бол энийг зодон гэж хэлэхгүй байгаа. Гэхдээ бид нар тэнэг хүмүүс биш харсаар байгаа. За тэгээд цаашаа одоо яаж энэ зодон үргэлжлэхийг бүгдээрээ харцгаа. Ямар ч үсэн Нямбатар гэдэг хүн бараг хаан болцсон байсан. Маш их мөнгөтэй, маш их эрх мэдэлтэй болцсон байсан. Тэгээд ямар ч үсэн буулаад гэхдээ энэ хүн буугаад нэг зүгээр буугаад өгчихгүй бахаа гэж би бодож байна. Тэгээд цаашаа зодон улам гүнзгийрэх бахаа гэж бодож байна. Бараг энэ ерөнхийлөгчийн сонгуульд хүртэл үргэлжлэх юм шүү дээ. Тэгээд бүгдээрээ дараа 7 хоногт эргөө уулзцгаая. Тэгээд баярлалаа. Амраас weekly show байлаа. Баярлалаа. Дараа 7 хоногт эргөө уулзцгаая. Баярлалаа. Дараа 7 хоногт Испаниас ямар ч зэрэглэхгүй явна. Тэгээд харин тэрний дараа 7 хоногт Парагаас монголчуудтайгаа бас явах байгаа. Тэгээд баярлалаа. Баяртай. Хайртай шүү.